байцгаана уу? Налагчуудаа хайрцаггүй мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжидгийн тийм билгээ энэ цаг мөчид ичийн энтэй хайраар эвэлж түшиж байдаг эрхэм хайртай эгч минь таньда баярлалаа хэмээн алтан цэцэг эгчид маань хадам дүүнэрийн зүгээс илгээсэн маш гоё гинтийн билгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэ Сайн байна уу та? За, сайхан амарч байна уу та? Охины нэг бичлэгтэй явж байгаа болох юм уу? Бичлэгтэй явж байгаа болох уу? За болох таа. Яа. Тийшээ суучих хоёулаа. За манай мэдчилгээ үргэлж илсээр бид ээлжидгийн тийм билгээ уламжлахаар яг одоо алтан цэцэгчтэйгээ уулзаад байна. Игчтэй энэ өдрийн мэнд хүргэе бас амралтын өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Дүүдээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баяр дүүдээ. Баярлалаа. Алтайч тэгэхээр дүүнийг юм гинтийн билэг барьдаг ажил хийдэг. Тэгэхээр өнөөдөр таныг баярлуулахаар нэг захиалга ирснийг уламжилж явна. За баярлалаа. Өнөөдөр 5 сарын 30. Таны хувьд ямар нэгэн баярын өдөр үү? Өнөөдөр үү? Яг өнөөдөр бол одоо баярын өдөр биш, миний нэг ажлын өдөр л одоо. Нэг бас нэг юу нэг гадаа өрөөнд нэг ус алдаад орон сууц дуудчихад. Тэгээд ингээд ажил алав ихтэй. Тэгээ миний дуудаа юу алавдаа гэж одоо тэгэл гараад ирлээ шүү дээ. Дэлгүү яг. Тэгэхээр охинд нь захиалга өгсөн хүн хэлэхдээ өнөөдөр тэр хүний төрсөн өдөр тэмдэглэл баярын өдөр биш. Тэгтээ тун утахгүй их хөрсийн баяр зохиох гэж байгаа. Түүнийг нь угтаж, урьдчилж, бодож баярлаж явдаг зүрх сэтгэлийн үгээ уламжлахыг хүссэн байна. Одоо тэгэхээр би ирсэн захиаг нь уншаад өгөхөөр танд илүү тодорхой болох байхаа гэж бодож байна. Хоёул анхааралтай сайн сонсъё. Энэ мэдчилгээ бэр гэдэг Бурханаас илгээсэн илч байдгийн байна лээ. Би сэтгэл нь үргэлжил бидний төлөө цогцлож байдаг юм байна лээ. Яг л түүний адилаар өргөө цагаан гэрт минь өнгө нэмж ахтай минь амьдрал холбож алтан дэлхийн жамаар аавын боломжид ац жаргал дагуулж ирсэн эрхэм сайхан ижийн энтэй эгч минь таньда баярлалаа гэдэг үгийг дүүнэр нь энэ цаг мөчид дамжуулж байна. Аав шиг нөмөртэй, ээж шиг илэгтэй хэдийнэ л бидний төрснөөс өөрцгүй тийм л сайхан нандин хайр ивэлээр үргэлж түшиж байдаг. Та минь бидний аль хэдийн бэр эгч шиг биш бүр төрсөн эгч шиг, ээж шиг болсон эрхэм хүн маань юм шүү. Таньда маш их баярлалаа. Амьдралын жаргалтай зовлонтой мөч бүхэн араасаа дагсан дүүнрийн үргэлж түшиж ивэж байдагт талархаж явдаг шүү хэмээн хаяглаж хадам дүүнрийн зүгээс тань илгээсэн байна. Ижийн энтэй эгч минь таньда баярлалаа гэдэг үгийг цаг мөчид дамжуулж байна. Санууч инээсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан маан. За ингээд хайртай хани минь одоо халамж түшигтэй хани минь одоо хайртай дүүнэр байна. Би тэгэхэд бол одоо баг 40 гаруй жил цогтой байсан. Одоо миний баг нэг хадман дүү биш өөрөө минь одоо гаргаж өсгсөн үр хүүхдээс ялгаагүй миний хэдэн хайртай дүүнэр л ингээд их хурсан баярын минь төрөж бүгдээрээ мэдчилгээ явуулсан маш их баярлалаа. Тэгээд дүүнэрээ эрүүл саруул байж ажил төрлөн амжилттай үр хүүхдүүд нь сайн сайхан энэ бүхэл энэ орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнийг л одоо дүүнэртээ хүсэж өрөөгөөд их баярлснаа яриг энэ толгомдлаа. Юу одоо тэгээд маш их баярлалаа. Өнөөдөр хамгийн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. Эрүүл энх байгаараа. Би одоо тэгээд мөнх босыг үзтлээл өнөөдөртөө ингээд баг ээж нь олцсон юм дөө. Тий. Би бодоод нилээ тэгдэг баргадал хүрч байгаа болоход би миний өнөр бодвол ер нь багасаа л нэгдүгээр ангид ороогүй одоо би хамгийн бага нэгдүгээр ангид ороогүй л гэсэн одоо 50 гараад явж байгаа. Их олон жилийн бидний одоо хүн холбоо байгаа шүү дээ. Дүүнэртээ үргэлж баярлж авдгаа ерөөсөө ах байсан ч байгаагүй ч манай хайнууд энэ үргэлж зовлон жаргалыг минь хуваалцаж дотоогийн дүүрэж дундуур минь одоо энэ дүүрэж дотоогийн тэнд олж ирнэ өмг түшигтэй шүү. Тий. Хадам гэж ярихын арга байхгүй. Тий. Маш их баярлж авдаг. Тий. Дүүнэртээ маш их баярлж авдаг.
За баярлалаа. Тэгээ дүүнэр нь хэлэхдээ бас ижигээ санана ирэхгүй энэ хорвоод бас хаяа шантарч готрох үе байдаг. Тэгээд танийгаал бараадад очиход тийм л сайхан нөмөр нөөлгийг танаасаа мэдэрдэг шүү. Игч минь та эрүүл их байгаарай. Биднийхээ эвэл түшиг нь болсон. Та минь бидний энэ орчлонгийн хамгийн том хайр инрэл юм шүү гэсэн. Тэгээд танд болон таны сайхан дүүнерт сайн сайхныг хүсээд энэ дугаараа жаргая миний ихчээ. Сайхан баярлалаа. За баярлалаа. Миний дүү ч гэсэн одоо их хүсэн баяр болж байгаа. Миний хоёр дүү сайхан баярлалаа. За миний дүүнэр ч гэсэн гэр орондоо өөрсдөө сайхан баярлж байсараа. харлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэй